Шинэ оны ажлын эхний өдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд Улсын хурлын намрын хамгийн сүүлчийн чуулган болсон байгаа. За энэ чуулган дээр нэг чухал зүйлийг өвн хэлэлцэх ёстой байлаа. За хэлэлцсэн. Гэхдээ хойшлуулчлаа. Цаг хугацааны хувьд хойшлуулчлаа. За тэрний юу вэ гэхээр татрын багц хууль байсан. Энэ багц хуулийг засгийн газраас 12 дугаар сарын 30-нд оруулж ирээд 31-ний чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн баг. За тэгээ ингээ нөгөө гишүүд дургуутсан. Уян гişиг гişүүн үүнийг яаралтай биш ердийн гормоор хэлэлцүүлэх юм гормын санал гаргаж байна гэд эхэлсэн. Ингээ гişүүд дургуутж эхэлсэн баг. Тэгээ яагаад дургуутсан бэ гэхээр энэ татрын одоо багц хуулийг гишүүдэд танилцуулах хийгдэггүй тодорхой мэдээлэл байхгүй. Тэгээд гишүүд мэдээлэл байхгүй байгаа юм чинь иргэд чинь яг энэ татрын багц хуулинд юу ороод байгаа яагаад байгаа гэдгийг чинь мэдэхгүй байгаа. Тийм учраас энийг илүү өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийгээд ингээд цаашаа хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн ийм зүйлийг ярьсан багт. Тэгээ угаасаа яг ийм тодорхой баг. Ямар ч мэдээлэлгүй байгаа гэдэг нь. Татрын багц хууль гээд ярьсан. За засгийн газар үүнийгээ тайлбарлахдаа бараг 2 жилийн хугацаанд жил гарны хугацаанд ингээд хэлэлцүүлээд танилцуулгыг гээд явсан. Тэгээ үүнээс илүү өөр яах юм бэ гэсэн ийм тайлбарыг хэлж байгаа. Тэгээ нөгөө талдаа болохоор бид нар ямар ч тодорхой ойлголт байхгүй байна. Татрын багц хуулийн дотор ч яг юу яваад байгаа, юу нь өөрчлөгдөх гээд байгаа, юу нь буурж, юу нь ихсэх гээд байгаа, яах гээд байгаа гэдэг нь үнэхээр мэдэхгүй. Энэний өмнөх бичлэгийг та бүхэн санаж аваад би яг тодорхой нэг хэдэн заалтуудыг дурдсан байна. Ийм заалтууд ерөөдөө багж байгаа юм байна. За тэгээд ингээд цаашаа өчнө олон юм байгаа маа. Тодорхой нэг хэдэн заалтуудыг л дурдсан. Тэг яг ингээд бүхэлдээ яаж орж иж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд ингээд энэ тэндээс ингээд нийлүүлсэн. Одоо нөө засгийн газарт орсон байгаа шадар сайд болсон гав ягч нэг анх гишүүн байхдаа нэг татрын хууль оруулж ирээд ярьж исэн. Тэгээд түүнийг нь аваад засгийн газраас нэг жоох юм ингээд эвлүүлээд ингээд оруулаад ирсэн. Тэгээд сөрөг хүчний одоо үзэл бодол ч юм уу те янз бүрийн шингээгүй учраас сөрөг хүчнийхэн их дургуутсан. Тэгээ ингээд ийм тодорхой бос юм оруулж ирчээд яаралтайгаар хэлэлцүүлэх гэдэг байна. Яагаад яаралтайгаар хэлэлцүүлэх гэдэг юм бэ гэдэг нэг юм асуулт гарч ирж байгаа. Тэгээ яагаад гэвэл одоо энэ 12 сарын 31-нд тэр намрын чуулганыхаа хамгийн сүүлчийн чуулганд багтаагаад яаралтайгаар хэлэлцүүлэхээр ингээд санал хураагаа дэмжчих юм бол хаврын чуулганаар хэлэлцээд за тэгээ 27 оны 1-р сарын 1-ээс энэ татрын багц хууль хэрэгжих юм боломж нь бүрдэж байгаа гэж байна. Хэрвээ ердийн гормоор хэлэлцүүлэх юм бол хаврын чуулганаар одоо ирэх хаврын чуулганаар хэлэлцээ тэгээ ингээд намартаа багтахгүй эх 7 нөгөө 27 оны 1 сарын 1-ээс энэ хууль нь хэрэгжиж эхлэх юм боломжгүй болчиход байгаа маа. Тийм учраас ингээд яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн юм аа гэд засгийн газрын зүгээс тайлбар хийж байгаа. За тэгээ нөгөө талд гишүүд ингэж тулгаж орж ирсэн энэ хуулийг одоо яаралтайгаар хэлэлцэх шаардлагагүй. Тэгээд одоо энэ нөгөө урт амралтын хугацаанд ажлын хэсэг энэ төр байгуулад илүү тодорхой мэдээлэл өгөөд илүү тодорхой болгоод олон талаас юм ажилласан иймэрхүү татрын багц хууль болгоно гэд. За тэгээ ингээд мэтгэлцэж байгаа санал хураасан яаралтайгаар хэлсэн юм үгүй мүү. Тэгээ дийлэх зүйлээр ерөөсөө дэмжээгүй. Тийм учраас энийг яаралтайгаар хэлцэх хүн байна гэж ойлгосон. Тэгээд төрийн байгуулалтын байнгын ороор төсвийн байнгын ороор ингээд буцаагаад тэнд хэлэлцүүлэх хэсгийг дахиж шийдээд оруулж ирэхээр юм болсон байгаа. За ингээд энэ намрын чуулган хаалтаа хийлээ. Тэгээ намрын чуулган хаалтаа хийгээд одоо гишүүд 3 дугаар сарын 15 хүртэл ерөөдөө өвлийнхаа амралтыг авна. Тэгээ энэ өвлийн амралтын хугацаанд улсын хурлын гишүүд юу хийх ёстой вэ гэхээр нөгөө тойрогтой ажиллана. Одоо тойргоо сонгогдсон гишүүд. Тойргоо сонгогдоогүй жагсаалтаар орж ирсэн гишүүд өөрсдийнхөө өргөн барих хуулийн төсөл юу вэ гэдэг хийж хэрэгжүүлэх ажил дээрээ илүү суун хугацтайгаар ажиллана. Энэ 3 сар гарны хугацаанд. Тэгээд хаврын чуулганаар дараах асуудлуудыг оруулж ирээд ингээд ажиллах нэ. За энэ 3 сарын хугацаанд улс төр ерөнхийдөө засгийн газар руу чиглэсэн байдалтайгаар явах нэ гэж ойлгож болно. За ингээд гишүүдийн гэрийн даалгавар ийм байлаа. За тэгээ 12 сарын 31-нд мэндчилгээнүүд одоо уламжлалт ёсоор хүргэж эхэлсэн. Нөгөө засгийн газрын тэргүүн, улсын хурлын дарга, Монгол улсын ерөнхийлөгч гэх мэтчлэн хүмүүс 12 сарын 31-нд нөгөө шидэт авдраа гарч ирээд мэндчилгээг хийдэг штэ. Тэгээд
тухайн хүмүүсийн мэдчилгээнд одоо юу шингэсэн байна, ямар үг хэлж байна, яаж ийн, ямар шийдвэр гаргаж ийн гэдгээ ингээд шингээгээд яваад ирдэг юм уламжлалтай болсон байгаа. Энэ нөгөө нэг тэтгэврийг нэг тэгэлснээс хойш нэг иймэрхүү хүлээлтийн байдалтай байдаг болсон. Ерөнхийлөгчийн мэдчилгээ. За ерөнхийлөгч юу гэх нь юу амлах нь байдалтай. Тэгээ энэ удаагийн мэдчилгээ хотын даргын мэдчилгээнээс эхэлжээ. Хотын дарга мөсөн талбайгаас нийслэлийн иргэдтэй мэдчилгээ төвшүүллээ. Хоккей хувцсан мөсөн хоккей тоглож байна. Мөсөн талбайд. За тэгээд манай хүний мэдчилгээний дотор мэдээж утаа буурсан гэдгээ ярьж байна. 20 гаруй хувиар бид одоо утааг бууруулж чадлаа гэж энэ хагас когцсон. За тэгээд нөгөө зарим нэг 100 сольсон ажил үр дүн төрүүлээ л гэж байгаа бололтой байна. Тэгээд 20 гаруй хувиар утаа буурсан гэж энэ төвчрлийн тодорхой хэмжээ бууруулах ажлуудыг мөн хийж гин гэж байна. Ирэх ондоо одоо нөгөө явгууныхаа замыг 9100 гिचвдээ нэг ингээд үргэлжлүүлээд хийнэ гэж энэ олон одоо нөгөө зам гүүрүүдийг тавьсан юм бүтээн байгуулалтууд хийгднэ гэж энэ ерөнхийдөө амьдрал их дажгүй болж байна гэж байна. За тэгээ нэг чухал зүйл хэлсэн нь мэдчилгээндээ шингээсэн нь энэ он гаргаад 1 сарын 1-ээс хиймэл оюун ухаанаар торгодог болчих. Тэгээ ингээд зам хөдөлгөөний зөрчсөн одоо жолоочдыг хиймэл оюун ухаан шууд таниад энэ бол зөрчсөн байна гэгээд торгоно гэсэн үг. Одоо энэ хиймэл оюун ухаан чи айхтар шүү дээ. Бүх юм ингээд нөгөө нэг компьютерийн дагуу байдаг учраас нэг шугам даваа зогссон ч юм уу ингэсэн буруу байрал эзэлсэн бол тэгээ шууд торгуулнаа л гэсэн үг. Тэгэхээр жолооч маань одоо зам хөдөлгөөний дүрмөө яс баримтлах шаардлагатай болж байна. За ингээ ямар тач бичүүгээрэмт ямар нэгэн бүрдүүлэлтэнд өөрөө хиймэл оюун ухаанаар шилжээгүй өнгөрсөн үедээ байсан хэвээрээ байгаач торгох ажил нь бол дараачийн шат руугаа дэвшээд хиймэл оюун ухаанаар нийслэлийн иргэд манай торгуулдаг болж байна. За тэгээ нэг 16 мега төсөл энэ гэдэг ярьсан. За хотын даргын мэдчилгээ нэг иймэрхүү байлаа. За тэгсэн араас нь манай засгийн газрын тэргүүн Зандан шитэр ерөнхий сайд мэдчилгээ төвшүүл ажлынхаа өрөөнөөс энгийн даруухан байдлаар мэдчилгээгээ эхлүүлсэн. Тэгээд энэ жил 2025 онд Монгол улсын хүн ам 54 мянган үрс дуугаа авалцсан тус тусын гэр бүлдээ аз жаргал авчирснаар эхэллээ гэсэн иймэрхүү мэдчилгээгээр оршилтойгоор эхэллээ мэдчилгээ. За тэгээ нөгөө шатарчин хүн гэсэн тэ оюун ухаан, авьяас чадварыг ингээ биширсэн ийм жил байлаа гэх мэтчлэн явж илаа. За тэгээ энэ дэр 25 оны эхэнд улсын эдийн засаг 2.6% ингээ унтсан байсан эдийн засгийг бид нэр 6% одоо өсөлт нь ингээ авчирч чадлаа. За зүүнний мэдчилгээнд бас нэг онцлог зүйл байсан нь нөгөө нэг хэвлэлээр яригадаад байгаа 1 сая төгрөг хүртэлх мөнгөн үр өгөөж гэж яриад байгаа. Нөгөө хэвлэлүүдээр ингээ яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ нь юу гэхээр нөгөө олон овот портигийн уурхайг ашиглалтанд эргэлтэнд оруулаад за тэгээ өвлийн бэрхшээлтэй болон ахмад настан хүүхдүүдэд 1 сая төгрөг хүртэлх одоо мөнгөн өгөөжийг олгоно гэд сайтуудаар яваад байгаа. Тэгээ энийг ярьсан баг. Өөрөө мэдчилгээнд ярихдаа за олон овот портигийн уурхаануудыг эргэлтэнд оруулаад ингээд ийм үр өгөөж хүртэх юм боломж байна гэж ярьсан. Тэгээ энэ ямар учиртай вэ гэхээр энэ олон овот портигийн уурхайг ерөнхийдөө эргэлтэнд оруулъя. За тэгээд ингээд цаашдаа үр өгөөжийг ингээд хүртэх юм боломжтой юм байна гэсэн иймэрхүү утгатай ярьсан. Түүнээс яг ингээд 1 сая төгрөг өнөө маргааш хүч юм уу те ингээд цагаан сарын өмнө олох гээд байгаа ийм зүйл биш юм байна. Тэгэхээр ингээд нэг юм явцынхаа дунд өгөөж нь дээж ахмад настан хүүхдүүд за хөгжлийн бэрхшээлтэй ийм хүмүүс рүү гэж хэлсэн юм өгөөжийг хүртэх боломжтой юм байна гэсэн иймэрхүү агуулгатай хэлсэн юм байна. За тэгээ яг үүнийг өөрийнхөө шинжилгээ мэдчилгээнд тусгасан байна. Тэгээд энэ жилийн нөгөө Зандан шитэр ерөнхий сайдын нэг онцгой зүйл нь юу байсан бэхээр нөгөө төрийн албаагчтай утсаар ярьж мэдчилгээ төвшүүлсэн. Өөрөө өрөөндөө сууж хагаад эмчтэй ярьлаа, багштай ярьлаа. За тэгээд бизнес эрхлэгчтэй ярьлаа тийм. Ингээд Монгол улсын ерөнхий сайд Зандан шитэр нөө гэж байгаа л ингээд та бүхэн ингээд шинэ жилийн мэдчилгээ төвшүүлэх гэсэн юм аа гэтэл. Ингээд нэг мэдчилгээ төвшүүлснөөс нэг сонин содон зүйлвэл урд өмнө ингээд харагдаж байгаагүй ийм мэдчилгээ байлаа. За үүний араас улсын хурлын дарга учрал тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэгээс нийт одоо Монголын иргэдтэй
мэдчилгээ дэвшүүллээ. Ингээд тусгай хэрэгцээт цэцэрлэгийн одоо үр өгөөж нь иймэрхүү байдаг гэдэг ийм ойлголтыг өгж байгаа бол та. Тэгээ бас нэг ийм шинэлэг мэдчилгээ байлаа. Тэгээ ер нь ингээ нэг ийм хоорондоо ийм өрсөлдсөн тийм нэг шинэлэг имийг хийгээд байлаа. Хотын дарга нь мөсөн талбайгаас ерөнхий сайд нь төрийн албан агчтай уцаар ярьж өөрөө мэдчилгээ дэвшүүлээд тэгсэн улсын хурлын дарга нь 341 дугаар цэцэрлэг дээр очиод хүүхдүүдтэй танилцаад үйл ажиллагаатай танилцаад за тэгээд тэр одоо цэцэрлэг дээрээсээ мэдчилгээгээ дэвшүүлж байгаа. Тэгээ учрлын мэдчилгээ энэ оны ер нь хамгийн бодит бөгөөд их айтайхан мэдчилгээ байлаа гэж дүгнэж байгаа. Миний хувьд ч өөрөө хувьд зарим нэг одоо хямралуудыг хүлээн зөвшөөрч өөрөө нүүрсний үн буураад ингэж хямарсан. Гэхдээ бид нэр энэ үнийг ингээд засахын тулд ингэж үйл ажиллагаа хийлээ гэх мэтчлэн тий. Тэгээд эдийн засгийн эрхчлөө, хүний эрхчлөө, за тэгээд бизнес эрхлэх гээд байгаа хүмүүсийнхаа одоо тэр тусгай зөвшөөрөл энэ төр гэж ингээд яг ингээд тушаад байгаа тэр зүйлүүдийг үгүй болгоно гэх мэтчлэн юм. Ардчилсан хэв маягийг илүү их шингээсэн ийм мэдчилгээ байл. Ингээ намын мэдхгүй зүгээр ингээд юу ч мэдхгүй хүн ингээд хүчрлийн мэдчилгээг үзэх юм бол энэ ардчилсан намын даргын мэдчилгээ гэж андуурахаар тийм нэг юм ардчилсан хэв маягийг шингээсэн тийм мэдчилгээ байл. За нөгөө тусгай зөвшөөрлүүдээ их ярьж байгаа. Энэ нөгөө тусгай зөвшөөрлүүд гэдэг нь бизнес эрхлэж байхад янз янзын тусгай зөвшөөрөл авдаг. Үүнийг үгүй хийснэ энэ мэдчилгээнд дурдсан багтах. За тэгээ учрлын мэдчилгээ нэг иймэрхүү боллоо. Араас нь хамгийн сүүлд хөрсөх ерөнхийлөгч ажлын өрөөнөөс мэдчилгээгээ дэвшүүллээ. Тэгээ хөрсөх ерөнхийлөгч өөрийнхөө нөгөө сошиал хаягуудын мэдчилгээгээ тавиагүй. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн телевизээр мэдчилгээгээ гаргасан. За тэгээд мэдээж олон улсын нөгөө геополитикийн асуудлууд Монгол улсад хүн төр тусаж эдийн засгийг жоохон ингээд хямархад нөлөөллөө гэсэн ийм зүйлийг ярьсан баг. Тэгээ нөгөө талдаа 2025 он өнгөрсөн жилүүд ер нь Монгол улсын хувьд олон улсад өөрсдийгөө таниулах юм том одоо ажлуудыг хийсэн ийм жил байлаа гэж. Тэгээ ерөнхийлөгч хөрсөхийн хувьд яалтчгүй нэг онцлог ажил нь энэ багт. Олон улсад Монгол улсыг одоо харилцаагаа маш өндөр түвшинд аваадсан. Ийм том уулзалтуудыг хийсэн ийм жил байсан. Онцлог ажил нь үнэхээр энэ ажил яалтчгүй мөн байлаа. Тэгээ үүнийгээ дурдсан багт. Тэгээ ингээд нэг ийм зүйл ярьсан. Зандан шитэр ерөнхий сайд болохоор за гадаад валютын нөөц 7 тэрбум төгрөгт хүрч түүхэн дээд амжилт дүрлээ гэсэн зүйлийг ярьсан баг. Гэтэл ерөнхийлөгч болохоор 6 тэрбум төгрөг гэдэг ингээд зөрүүтэй тоо ярьсан. Тэгээ ингээд энэ хоёр ингээд зөрүүтэй тоо нэг юм одоо тоо өгөөгүй хоёулаа юм зөрүүтэй тоо яриад нэг нь 6 тэрбум нэг нь 7 тэрбум гэдэг нэг юм жоохон алдаатай юм явсан байна. Тэгээд мэдээж одоо зэвсэгтөчний ерхий командлагчийн үзээс цэрэг цагдаа тэгээд онцгойгийн албан агчид за тэгээд хилийн чандад өөргөө гүйцэтгэж байгаа цэргийн инхийг сахиулагчтай мэдлэгээ төвшүүлсэн. Ерөнхийдөө нэг юм хараад хахад яг л нэг юм байдаг уламжилт шинжийг агуулсан юм мэдчилгээ байлаа. Нэг жоохон коммунист маягийн юм шиг те нэг юм мэдчилгээг төвшүүллээ. Тэгээ ер нь одоо эдгээр ингээд төрийн өндөр албан тушаалтнуудын мэдчилгээ ингээд багцтаад ингээд харахад хамтдаа хичээвэл улс орн минь сайхан болоход ойрхон байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа эв нэгдэлтэй байж хамтдаа ингээд хичээгээд улс орноо сайхан болгоё гэсэн ийм зүйлийг бүгд мэдчилгээнд дурдсан баг. Хамтдаа хичээе. Тэгээ ер нь монголчууд бид нэр үнэхээр хичээгээд байгаа. Тэгээ улс төрчид өөрсдөө яг улс орныхоо төлөө хичээхгүй байгаа нь өнгөрсөн хаврын чуулган эхлээд одоо дуусах хүртэл ингээ харагдаж байгаа. Энэ хугацаанд яг бодтой юу хийвэ гэдэг нь үнэхээр тодорхой босгоод. Улс төрцөөр байгаа таарсан, улс төрийн томилгоо хийсээр байгаа таарсан. Ямар сайндаа энэ татврын багц хуулиа 12 сарын 31-нд хаврын намрын чуулган хаагдахад өдөр ингээд яралтаараа хилцүүлээ гэдээ оруулж ирж байгаа. Гинт ингээд өглөө хаяж сэрэл босчод юу вэ энэ ч одоо бид нэр улс орныхаа эрх ашигын төлөө татврын багц хуулигаа оруулж ирэх хэрэгтэй байсан юм байна шүү дээ ингэж оруулж ирж байгаа. Тэгээ энэ үүнийг илтгэж байгаа. Тийм учраас улс төрчид төрийн өндөр албан тушаалчид улсын хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгчтэй
хотын дарга та бүгд минь одоо сайн хичээгээрээ ард түмэн чинь тамираа тасралтал хичээгээд байгаа шүү. Ингээд тэгж та бүгд минь хичээж та бүгдийн ярьж байгаа энэ хамтдаа гэдэг үг чинь яг биелэлээ болоод хамтдаа хичээгээд улс орн сайхан болох тал руугаа явах баха гэж. За тэгээ эцэст нь хэлэхэд он солигдож байгаа энэ мөч хүн болгонд итгэл өгдөг. Тодорхой хэмжээний том жижиг юу гэдгийг те энэ жил тийм юм болно. Энэ жил тэрэн төрнэ гэдэг ч юм уу. Бүгд нэг юм өөртөө итгэл өөртөлж шинэ юм болох одоо те нөгөө нэг new year new me гэдэг шиг л. Тийм зорилготой гарч ирдэг. Тэгээ та бүхэн жижиг том гэлтгөө өөртөө зорилго тавьж түүндээ хүрээрээ 2026 оны эцэст бид бүгд илүү сайжирч одоо байгаагаас илүү сайжирсан байгаасаа гэж хүсэж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.